Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр би тархалт гэсэн агуулгыг та бүхэнд хүргэе. За гэхдээ тархалтыг хэрхэн гистограммаар илэрхийлэх вэ? За хэвийн тархалт гэж юу хэлхий? Хэлбэлт. За 68, 95, 99 гэсэн харьцааны зарчмын тухай товч тайлбарыг хүргэе. За ингээд та бүхэн анхаарлаа хандуулна уу? За тархалт гэж юу вэ те? За тархалтыг бол хэвчлэн ямар ч суулгааны програм дээр бол гистограммаар илэрхийлдэг. За SPSS програм дээр мөн адилхан гистограммыг ашиглан тархалтын графикийг илэрхийлдэг байгаа. За энд бол хоёр чухал зүйл байна. Эхнийх нь бол хэвтээ тэнхлийн дагуу буюу X тэнхлийн дагуу бол ямар нэгэн хувьсгчийн тоон утгууд байна. За Y буюу босоо тэнхлийн хүрээнд бол тухайн хувьсгчийн утга нь хэдэн удаа байгаа гэсэн давтамжийг илэрхийлнэ. За үндсэндээ бол хэвтээ тэнхлийн дагуу тухайн хэмжигдэхүүний утга нь байгаа. Босоо тэнхлийн дагуу бол тухайн утга хэдэн удаа давтагдсан бэ гэсэн давтамж байгаа гэсэн үг байна тийм. За үүн дээр өөр нэг ойлголт орж ирнэ. Тэр нь болохоор Win with буюу тухайн багны өргөн гэсэн ойлголт гарч ирнэ. Өргөн. Баг нь нарийнхан байх уу эсвэл өргөн байх уу гэдгийг илэрхийлдэг гэсэн үг. За дэлгэцийн баруун доод болонд бол энэ гистограмм нь бол нэг оройтой. За эсвэл хоёр оройтой бас байж болохыг харуулсан байна тийм. За ингээд та бүхэнд хэвийн тархалт гэж юу хэлэх вэ гэдгийг товч танилцуулъя. За хэвийн тархалтыг бол янз бүрийн байдлаар нэрлэж болно. За эхнийх нь бол нормал тархалт гэж хэлж болно. За эсвэл Гауссын мөрийг гэж хэлж болно. Эсвэл хонх хэлбэрийн мөрийг гэж хэлж болно. За та бүхний харж байгаачлан хонх хэлбэртэй юм мөрий байна тийм. Энийг бүгдээрээ нормал тархалтын мөрий, хэвийн тархалтын мөрий, эсвэл Гауссын мөрийг гэх мэтлэн өөр хэлж болох. За яг түрүүнийхтэй адилхан X тэнхлэг буюу хэвтээ тэнхлийн дагуу тухайн хэмжигдэхүүний утгууд байгаа. За жишээ нь энд бүгдээрээ өндөр гэсэн хэмжигдэхүүнийг авч үзсэн гэх юм бол за намхан хүмүүсийн тоон давтамж нь энд, за дундч нь бол энд, за маш өндөр хүмүүсийн тоон утгууд энд байгаа гэсэн үг. За энийг бид нэр бол Z-score буюу магадлалын нягт байдлаар бас илэрхийлж болдог. За энд хоёр өөр нормал тархалтын мөрий байна. За эхнийх нь бол стандарт хязгаарлалт нь бага, маш бага стандарт хязгаарлалттай. Хоёр дахь нь бол стандарт хязгаарлалт нь их буюу арай өргөн хэвийн тархалтын мөрөөнүүд байна тийм. За хамгийн анх бол математикт бол Карл Брейд Гаусс оруулсан учраас энэ мөнийг бол хэвчлэн Гауссын мөрий гэж ярьдаг байгаа. За хэрвээ нормал тархалттай байгаа тохиолдолд бол медиан, мод, дундаж гэсэн гурван үзүүлэлт бол хоорондоо тэнцүү байдаг гэсэн үг. Энэ оройн цэг тархалзах энэ X тэнхлийн утга бол хоорондоо давхцаж байгаа гэсэн санаа байна тийм. За энэ функц f от x гэсэн энэ функцийг бол бид Гауссын функц гэж хэлнэ. За энэ Гауссын функц бол сигмагүй стандарт хязгаарлалт μ буюу их онолтгийн дундаж утгаас хамаарсан энэ функц байгаа. За бусад p, e гэх мэтлэн утгууд нь бол тогтмол тоонууд байгааг харж болохоор байна тийм. За түрүүний ярьсан дундаж, медиан, мод энтрийг бид нэр утгыг мэдчихвэл аль тийшээ хэлбэлттэй байгаа эсвэл тэгшимтэй байгаа гэдгийг бол харж болдог. За хэрвээ дундаж болон медиан хоёр хоорондоо тэнцүү байх юм бол бид нэр тэгшимтэй гэж ойлгож болох юм байна. За хэрвээ дундаж утга медианаас бага байх юм бол үнийг бид нэр зүүн хэлбэлттэй байна гэж төсөөлж болох юм байна.
За хэрвээ дундаж утга медианаас илүү их байх юм бол үнийг бид нар баруун хэл бэлттэй гэж бас үзэж болох юм байна. За үнийг бид нар бол нормал тархалтын мөрөөр эсвэл хайрцаг графикаар мөн илэрхийлж болно. За яг түрүүнийхтэй адилханаар үүний дараа би та бүхэнд 68, 95, 99 гэсэн зарчмыг тайлбарлаж өгье. За энэ мөн адилхан нормал тархалтын энэ мөрөө дотор байгаа толгойн хэмжээнүүд хэлж байгаа гэсэн үг үндсэндээ. За энэ цэнхэр голын шулуун бол бидний дундаж утгыг илэрхийлнэ. Мю. За үүн дээр стандарт хазаалт буюу сигмаг нэг удаа нэмээд нэг удаа хасчих юм бол энэ талбай ногоон талбай дотор нийт статистикийн 68% байна гэж үзнэ. Тухайлбал энэ цэнхэр шуумаас баруун тийш нэг алхам явахад нийт статистикийн 34.1 нь за зүүн тийш нэг удаа алхахад 34.1 нь байна гэсэн үг. Тэгээд нийлээд 68.2% энэ стандарт талбай дотор байна гэсэн үг. За үүнтэй адилхан дундаж утга дээр стандарт хазаалтыг 2-оор үржүүлээд нэмээд хасах юм бол нийт статистикийн 95.4% нь энэ талбай дотор багтдаг гэсэн үг. За мөн дундаж утгад дээр стандарт хазаалтыг 3-аар үржүүлээд нэмээд хасах юм бол энэ талбай дотор нийт статистикийн 99.7% нь агуулгаддаг гэсэн үг. За энэ зарчмыг бол бид нэр болохоор статистикт ярихдаа 68, 95, 99-ийн зарчим гэж хэлнэ. За хэрвээ бид нар 99-ийн нийт статистикийн 99%-ийг авч үзээд 1%-ийг орхилоо гэж үзэх юм бол түүнийг бол бид нар стандарт алдаа гэж хэлж болно гэсэн үг. За үүний дараа бүгдээрээ тархалтыг гистограммаар S-basis-д хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг авч үзье. За тухайн хувьсгч үргэлжилсэн эсэх үргэлжилсэн байх юм бол түүнийг бид скейл хувьсгч гэдэг шүү дээ. Скейл байх юм бол давтамжийн тархалтыг ихэвчлэн гистограммаар илэрхийлнэ. За хэрвээ тухайн хувьсгч нь үргэлжилсэн биш буюу ординал эсвэл номинал байх юм бол давтамжийн хүснэгтийг багнан графикаар эсвэл хүснэгтээр илэрхийлдэг. За энэ би ашиглагдах S-basis программын командыг үзүүлсэн байна тийм. За нормал тархалтыг шалгах 2 үндсэн арга байгаа гэсэн үг. Эхнийх нь мэдээж аналитик арга буюу за тестээр хэмжих аргууд. За энд ихэвчлэн 3 тест ашиглагддаг. Kolmogorov-Smirnovын тест, Shapiro-Wilk-ийн тест, Anderson-Darling-ийн тест. За нөгөө арга нь бол графикийн аргаар байгаа. Түрүүний бидний хэлсэн гистограмм эсвэл QQ плотыг ашиглаж болдог. За тестээр үзэж байгаа тохиолдол бол анхны таамаглал маань мэдээж тэг таамаглал нь нормал тархалттай гэж үзнэ. Өрсөлдөх таамаглал нь мэдээж нормал тархалтай биш гэж дэвшигддэг гэсэн үг. За энэ хоёр таамаглалын аль нь биелж байгаа гэдгийг шалгахын тулд P утга буюу статистик ач холбогдол маань 0.5-аас бага байх юм бол анхны таамаглал няцаагдана. Өөрөөр хэлбэл нормал тархалттай биш гэж үзнэ гэсэн үг. За хэрвээ статистик ач холбогдол буюу P утга 0.5-аас 9 их байх юм бол анхны таамаглалыг зөвшөөрнө буюу нормал тархалттай гэж үзнэ. За нормал тархалттай биш гэдгийг бид нар шалгасны дараа статистик тестүүдийг хийж үздэг. Жишээ нь тухайлбал нормал тархалттай бол бид нар бол параметрийн тестүүдийг ашиглана. Нормал тархалттай биш бол параметрийн бус тестүүдийг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр статистик дээр бол нормал тархалттай эсхийг шалгах нь бол маш чухал гэдгийг эндээс бүгдээрээ харж болохоор байна. За ингээд энэ үрээ тайлбар хичээлээ өндөрлүүлье. За дараагийн видео бол мэдээж SBS дээр нормал тархалтыг хэрхэн шалгах тухай байгаа.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.